За сайн уу guys. За өнөөдөр арга барилаа одоо ингээд дөнгөж болохгүй тайгаа явж байгаа хүмүүстэй арга барилаа хэрхэн сайжруулах талаар видео бичлэг оруулъя. За юун түрүүнд эхлээд MT4 байх хэвээр. Forex сэдвэнд MT4. MT5 яага болдгоо гэхээр энэ backtest гэдэг програм нь MT4 дээр зөвхөн ажилладаг Soft Forex гэдэг програм байгаа. Хуучин төлбөртөөс одоо л өнгө болчиход байгаа. Би вершнтэй. За одоо энэ чинээс Джесник хайгаад их юм байхгүй те. За яг хоо YouTube дээр зүгээр ингээд хайчих болно. Яг хоо татаж авах таа гэсэн үг шүү дээ. MT4 симулятор гэдэг хайчих гэсэн. Тэгээд энэ линк руу орчин. Энэ линк руу ороод за энэ чинээс татна гэсэн үг. За тэгэхээр энэ линк руу ороод энэ чинээс энэ software X гэдэг файлыг татчихна гэсэн үг. За software X гэсэн энэ файлаа татсны ард дээрээс яг хөө ихээр MT4 оруулна. За MT4 ингээ орчлоо. MT4 орцсон учраас яг хөө ихээр одоо файл хийнэ гэсэн шүү дээ. File, open data folder, MQL4 experts. Энд юу саяныхаа энэ файлыг хийнэ гэсэн үг. Энэ татсан файлаа. Одоо download старч байвал копидод ийшээ paste хийх гэсэн үг. Ахын фестивал заагаад шаардлага баг. Тэгээд уншуулах чинь ингээд ийм бичих газар нь all гээд дарчин. За тэгэнгүүт Forex simulator гараад чинь дата центр руу бол анхаарч жоохон орох хэрэгтэй. Яг л энэ дээрс файлуудаа аплод хийх одоо татаж авдаг байхгүй өнгөрсөн жилийн датануудыг цуглуулна гэсэн үг. Энэ болохоор 2020 оноос хойш датаг би татсан байна. Euro USD-ийн алт бүгдийг би татсан байгаа. Ерөнхийдөө ордог хитослуудаа. За энэ бол ойл юу газрын тас байна. Энэ US 30 байна, Nasdaq 100 байна. Ингээд байгаа. Алт ингээд байж тийм ээ. За эхлэх доллар $100 гэдэг ингээд хийчихье. За дээр нь leverage буюу leverage-ийг тохируулчихна. За ингээд орчихно гэсэн үг. За start simulation хийлээ. Chart-ууд одоо оруулж ирэх хэрэгтэй. За 1 минутын time frame-ийг би оруулаад ирчихье. За 1 минутын time frame. Ерөө олон time frame хийдэг бол олоолаа ингэ нэмсэн ч болно асуудалгүй. Одоо 4 жишээ зөв нэмчихье. Ингээд нэмчихнэ гэсэн үг. Ингээд нэмчихнэ. За тэгээд одоо энэ темплейтээ өөрийнхөө хадгалсан темплейтээ ингэ оруулаад энэ өөрийнхөө арилждаг темплейтээ. За тэгээд энд бол 1 минут байна. 1 минут дээр бас оруулчихъя. За 1 минут болон 4 цаг. Ханш нь бол яг адилхан байгаа шүү. 35 475 35 475. За энэ ч одоо ингээд арилжааныхаа өөрийнх нь ямар арга барилаар ормоор юм. За энд бол лот сайз байгаа. Лотоо хэдэн лотоор орохоо төлөвлөн гэсэн. За ингээд 0.1-ээр орох юм бол яг $10 орох нэ гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. Алтан дээр. За ингээд visual mode гэх юм бол энэ чинь buy sell дарах юм бол TP өгч авч болдог. За жишээлбэл би visual mode дээр нь дараад чинь buy дарлаа гэж тахад TP-гээ хаач тавьд энэ тавьд ч юм уу. Stop loss энэ доош тавьд. Ингээд чих юм бол ингээд авах пип болон лот нь гарч ирж байна гэсэн үг. Одоо 10 пип гэсэн үг шүү дээ. Энд чинь ингээд 35-аас 36 ороход 10 пип шүү дээ. За ингээд явж байна гэсэн үг. За одоо ингээд энэ дээр ингээд visual-аар өгсөн ч болно, visual-гүй өгсөн ч болно. Энд чинээс ингээд пипсэр өгсөн ч болно. За энийг бол зөв гараар хаачдаг л амар гэдэг юм да энийг гэсэн. За энд бол мэдээнүүд байгаа. Тухайн үед гарч байгаа мэдээнүүд. За энэ ингээд season буюу Лондон, Нью-Йорк, Токио, Сиднейг нь season-гүү за эднийг ашигладаг хүн байл ашиглаж болно. За энд бол ингээд нийт арилжааны чинь типэнд нэг гарч ирнэ. За энэ ингээд жишээлбэл энэ buy дарлаа гэж бодоход энэ чинээс үндсэн данс чинь энэ чинь одоо явж байгаа хасахтай явж хасах 0.43 цент тийм ээ. Дээш орох яг нэмэх $1 гэдэг ингээд явж шээ. Тэгээд профит чинь ингээд гардаг. Арилж байгаа хаалаа ингээд хаагдчихна гэсэн үг. Close тарч. Close аалах юм бол бүх арилж байгаа нь close last юм бас үл. За энэ тикритингээ гүйлэх юм бол chart мань өөрөө гүнэ гэсэн. Урдуу удаанаар нь энэ чинь тохируулчих болно. Real time гэх юм бол яг 1 минутынх нь 1 минутаар л гүнэ гэсэн. Эсвэл next bar гэдэг ингээд гүйлчих илүү аваад. Next bar гэдэг ингээд хуруугаар time frame-ээр 4 цагийнхаар ингээд гүйлчих юм бол мангар холон л кандл гараад 4 цагийн бүх кандл шууд гараад ирнэ гэсэн. За ингээд явдаг бах нэ. За энэ чинь онсоор олон цагаа авчин цагаар арилжаанд ордог юм байвал за тухайн үеийн спридийг харж болно. Одоо 4 цагт байна. Одоо ингээд цагаар арилжааны гэдэг нациг хүмүүс байвал нэг нэг цагаараа хартдаг болчихно гэсэн. За pending буюу buy loss одоо sell limit одоо тавьж болдсон шүү тийм ээ. Тэрийг ингээд авчнаа гэсэн. За
Өөр доонцсон байхгүй дээ энэ чинээс. За баяртай guys, дараагийн бичлэг уулзцгаая. За цагийнхаа шилжүүлэгт нь нэр ингээд энэ чинь шалтгаан харагдаж байгаа шүү. За.